Яг тогтоодын төсөл төр нэг ингэмээр байна. Боловсролын хүртээмжтэй холбоотой асуудлууд ерөөс тусгагдаагүй байна. Энэ боловсролтой холбоотой асуудлуудыг эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн тухай хууль гэдэгтэй адилхан боловсролын асуудлыг оруулмаар байна. За хоёрдугаарт энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээний хангалтыг нэмэгдүүлмээр байна. Энийг бүр засгийн газарт тусгаарчсан байдлаар үүрэг болгож өгмөр байна. Энэ тусгай үйлчилгээний хангалтыг нэмэгдүүлэхгүй бол яг өнөөдрийн байгаа энэ процессор асуудал шийдэгдэхгүй байна л да. За дахиад нэг юм харагдаад байгаа. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгуурлан гадуурхахын эсрэг нийгмийн ухамсарыг дэвшлүүлэх мэдээллийн аяныг зохион байгуулмаар. Тэгэхгүй болохоор энэ нөгөө 110 орчим мянга төгрөг болгонтой дараалсан 110 орчим мянган хүний асуудал гэд хөндөгдөд байгаа шиг байна. Гэтэл эн чинь бид нар 3.5 сая хүнтэй энэ хүмүүсийн жаргал зовлонг ойлгодог байх хэвээр. Энийг ойлгохгүйгээр төрийн албан тушаалтнууд нь асуудлыг шийдэхгүй шүү дээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгуурлан гадуурхахын эсрэг нийгмийн ухамсарыг дэвшлүүлэх мэдээллийн аяныг зохион байгуулах гэдэг. За дараагийнх нь энэ сургууль ажил олгогч. За сая ажил олголттой холбоотой ялангуяа кодтой холбоотой асуудал хэрэгжихгүй байгаа, төлбөрөөлөхгүй байгаа холбоотой асуудлууд яригадаад байгаа учраас энэ сургуулиуд ажил олгогч нар төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах сургалтыг явуулмаар байна. Энийг бүр ингээд чиглэл болгож өгмөр. За тэрний дараагийнх нь хамгийн их одоо хөндөгдөж байгаа. Ялангуяа энэ өрхийн эмнэлэг анхан шатлалын төвүүд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүртээмжтэй болгож өгмөр байна. Энэ зүйл залтыг оруулмаар байна. За хамгийн сүүлд нь хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлыг бүр тусгаарчилж оруулж өгмөр. Яагаад тэгэхээр хуулийн дээр байгаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажлын үйлчлэгээ худалдаа авах тухай хууль өнөөдөр өөрчлөлт нь явж байгаа. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эргэлж байгаа хөдөлмөр эрхлэлтэй холбоотой тухайн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн зэрэгт худалдаа авалт хийдэг байх. Энэ зарчим ерөөсөө хэрэгжихгүй байна. Тэгээ энийг бол оруулж өгмөр байна. За тэгээд энэ дээр зүгээр тэр би бол зүгээр шууд ингэмээр байна. Иргэн хуулийн этгээд энэ 6 дугаар зүйл 6 дээр байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль заасан хоригдсан агуулга бүхий заалтыг зөрчсөн иргэн хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг зөрчлийн тухай хууль тусган боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэх гэдэг. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой асуудал хөндөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр авилгатай тэмцэх газар болон улсын ерөнхий прокурорын албан даалгавар гаргаж байгаад уул нь бол гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам хандаад авилгатай тэмцэх газар улсын ерөнхий прокурортой хамтраад яг энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахтаар ажиллаж болно. Энэ эрх зүйн өрөөнд боломжтой ажил. Бид нар байгаль орчин аж арчлын яамн дээр байгалийн үнэс ашигны төлбөрийн тухай хуулийн дээр энийг хэрэгжүүлж болж ирсэн. Энийг бүр тусгаарчилж оруулж өгмөр. Заач. Ийм саналтай.